За одоо хүчин төгөлдөр байгаа мэдж байгаа хуулийн хүрээнд бол манай холбооны зүгээс нэлээд их асуудал шүүмжлэлт харагдаж байна. За хамгийн нэгдүгээрт бол ерөөсөө энэ маргааны хэн үсгээд байна, маргаан хэн тариад байна гэхээр ерөөсөө Баян наадмын комисс гэдэг байгууллага дээр хэлж байна. Гэтэл одоо энэ Баян наадмын комисс гэдэг маань өөрөө байнгын ажиллагаатай биш. Энэ тэмдгийн албан тушаалтай хүмүүсийн нийлбэр цогц байж идэг. Үндсэндээ 3 өдөр үндэсний Баян наадмын зохион байгуулах ажлыг зохион байгуулад 3 дахь оройноо ямар нэгэн гомдол санд маргаан гарвал тэрийг хүлээж аваад шийдвэрлэх тийм процедурыг хийж өгөхгүйгээр хийсэн улмаас ерөөсөө эзэн бий болж байна. Наадмын орой комисс хаана гарна гэж. Тэгээд одоо байгаа энэ хуулийн дээр өөрөө Баян наадмын зохион байгуулах комиссийн хүлээлт хариуцлага. Энэ үндэсний их Баян наадмын зохион байгуулах хороо гэдэг бол өөрөө төрөөс тэр баярыг зохион байгуулах чиг үүрэггүй хүлээсэн төрийн захиргааны субъект байхгүй. Тэр төрийн захиргааны нийтийн эрх зүйн тэр субъект өөрөө ямар нэгэн байдлаар буруу шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийн улмаас хэн нэгэн хохирдог, иргэд хохирдог, уяач хохирдог. Тэр одоо Монгол адуугийн хасны улмаас тэр уяачийн тэр морин зарцуулсан бүтэн жилийнхэн цаг хөдөлмөр. Энийг өөрөө иргэний хуулийн дагуу нэхэмжлэх, хохирлоо нэхэмжлэх. Бид нар өөрөөр хууль дэвтэлдэг эрх зүйн төл тогтсон ийм нэг амьдарч байна шүү дээ. Энэ альва спортод ерөөсөө ямар тохиолдолд маргаан гарна спортын маргаан. Тэгээд ер нь бол жишээ таханд бол одоо яг морин уралдааны чиглэлээр Англи, Японч зэрэглэхгүй гэдэг дагнасан шүүх тэр маргааныг шийдвэрлэдэг байнгын ажиллагаатай байгууллага гэдэг юм байдаг. Өнөөдөр Хурдан морьтой холбоотой эсвэл уяачийн ёс зүйтэй холбоотой эсвэл тэр нэг хүүхд унаач хүүхдийн эрх ашиг хүндэгдсэн тухай асуудлыг шийдвэрлэдэг, байнгын ажилтдаг, тэрний араас одоо ингээд хууль тогтоомжийг хэрэгжилтэн хяналт тавиад явдаг ийм механизм байна. Энэ асуудлыг одоо шийдвэрлэх одоо улсын байцаагчийн ихтэй субъект гэдэг юм уу, эсвэл спортын үндэсний спортын арбитр гэдэг юм уу, ийм юмнуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Монгол улс дөнгөж одоо эдгээр жилийн өмнө анх спортын арбитр гэдэг хурдан ажлын тэмцээний дэргэдэд арбитрийн төвөндөө спортын арбитр гэдэг нэмж мэдхэн өнгө гэсэн юм. Өв соёлыг нь хуульчлах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр ер нь бол альва хууль дүрмээрээ хоригдсан заалт юм оруулах шаардлагатай. Одоо энэ нэмэлт өөрчлөлтөөр бас үндэсний холбооноос санал явуулж байгаа. Ямар санал вэ гэхээр энэ Монгол англиар элизм болсон. Тэгээд энийг одоо хориглоно гэдэг. Хориглосон заалт нь тэргүүлж оруулах гэсэн. Дээрээс нь энэ үндэсний Баян наадмын тухай хуулийн дээр бол азраг ихнаас соёолын хязгаарлалын шийдлэн даах гэсэн англиар зохион байгуулсан. Энэ хуулийн дээр нөгөө адуу гэдэг үг байхгүй, Монгол адуу гэдэг үг байхгүй. Ер нь бол хуулиараа бол Хурдан морины уралдаан гэж зохицуулсан. Дагалдах тэр дүрмээрээ журмаараа бол Монгол адуугаар уралдана гэж зохицуулсан. Зохицуулсан заах юу байгаа шүү дээ. Тэгэхээр одоо байгаа хүчин төгөлдөр хууль тогтоомжоор бол ерөөсөө Монгол адуугаар 6 насны мөр уралдана гэж ойлгосон. Яг энэ соёлыг хамгаалаад дөрөвдөө ямар өсөлтөд нэгдүгээр хоригдсан заалт болох хэрэгтэй. Хоёрдугаар Монгол нутгийн Монгол улсын адуугаар зохион байгуулна гэдэг ийм заалт болж байна. Гуравдугаар тэр одоо хоригдсан хэв хэмжээг зөрчих юм бол хариуцлага нь маш тодорхой зах. Өнөөдөр өгчүүдийн байлгах эрхийг 2 хүртэл жилээр хасч байна. Тэрнтэй адилхан уяас нар дээр яагаад тийм хариуцлага зөвхөн морин дээр яагаад тийм одоо хязгаарлалтын юм байх боломжтой байхгүй. Өөрөөр хэлбэл энэ бүх сур морь гэдэг хоёр юм бол ерөөсөө яг болцол зохион байгуулалт цолны асуудал дээр яг адил хэмжээтэй байна. Өнөөдөр Монгол 6 насны ангиллаар зохион байгуулна гэж хуулиндаа заачаад байхад хуулинд байхгүй нэмэлт 3 насны уралдаан зохион байгуулдаг байна шүү дээ. Энэ хуулийн дээр бас нэг юу байна. Уяачдын баярын өдрөөр альва нэгэн баяр уралдаан тэмцээн зохион байгуулах болно гэсэн ийм заалт байна. Тэгээ энэ заалтын дагуу энэ хууль дүрмээ бас мөрдөөд тухайд энэ уяачид сүүлийн үед одоо хурдан үйлдвэрийн урагшлын адуу бий болохын тулд адууны фермер байгуулж байгаа. Энэ фермер байгуулсан энэ уяачдын бас наадах боломжийг олгоод
хөдөлмөрийн үнэлээ. Хөлмөрийн үнэлээ яагаад энэ 13 өдөр буюу одоо West-ийн баяраар морийг хурдлаад байна. Энэ зохицуулт нь өөрөө тэр West-ийн баяр зориулсан арга хэмжээ.